Хүн худалдаалах гэмт хэрэг тэр дундаа бэлгийн үйлчилгөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад дан ганц төрийн байгууллагуудаас гадна үүнд иргэний нийгмийн байгууллагууд чухал үр нөлөөтэй байдаг. Тэр ч утгаараа бид үргэлжлүүлэн та бүхэнтэйгээ яг энэ чиглэлээр Монгол улсад хамгийн урт хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа хүйсийн тэгшэрхийн төв төрийн бас байгууллагын тэргүүн Ган Баясгахтай ярилцахад бэлэн болоод байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Чухам яг хэдийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна? Ер нь яагаад яг энэ чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулахар болсон бэ? Манай байгууллага 2001 онд байгуулагдсан. Бидний үйл ажиллагааны чиглэл нь бэлгийн хүчирхийллийн хохирогчдод тусалцаа үзүүлэх, хоёрдугаарт нь гендерийн тэгшэрхийг хангах, гуравдугаарт нь хүн худалдаалах гэмтэрхтэй тэмцэх гэдэг. Тэр үедээ хүн худалдаалах гэж юу гэдэг вэ? Ямар ч ойлголт байхгүй. Нэг нүүбийн сургалтанд суугаад тэгэл ерөөсөө энэ хүний үн амиач их аюултай юм байна. Манад ороод ирчиж магадгүй хэдүүлийн энэтэй ажиллана гэсэн. Гэхдээ бүрийн хэмжээнд бэлтгэгдээгүй. За тэгвэл өнөөдөр бид нар ямар төвшөнд хүрчээд байна те? Өнөөдөр бид нар хүн худалдаалахтай тэмцэх бие даасан хуультай, эрэгүү хуулийн дээр 3 удаа өөрчлөлт орсон. За олон улсын Палермогийн конвенцтой нэгдээд орсон. За энэ чиглэлээр төрийн бүх байгууллагууд үүрэг хүлээгээд ажилдаг болсон. Энэ төвшөндөө хүрчиж чадсан гэдэг бол энэ бидний бүтээж чадсан амжилтаа гэж хараад байгаа. Сайн хэлж штэ хохирогчийг ер нь буруутгах хандлага бол нэлээд түгээмэл байсан гэд. Одоо бас энэ хандлага бусад олон улсын байгууллага дээр ч тэр ингээд хохирогч төвтэй байна гэдэг ийм зүйлийг их ярьж байгаа юм билэ. Та энийг бас тайлбарлаж өгвөл хохирогч төвтэй үйл ажиллагаа гэж юу юм бэ? Тэр хүнд хамгийн аюулгүй таатай байх орчныг нь бүрдүүлээд цаад хүнээсээ боломжтой нөхцөлд нь тэр мэдээллийг олж авч байгаа. Хохирогчд үзүүлж байгаа бүх үйлчилгээнүүд хохирогч төвтэй хандлагатай л байх хэрэгтэй гэдэг. Одоо сүүлийн үед олон улсын түвшиндээ юу гэж үзээд байгаа вэ гэхээр хохирогч төвтэй хандлага гэдэг маань тэднийг шийдвэр гаргах түвшинд нь оролцуулаа. Зөвхөн эдгээр бол үйлчилгээ хүртэгч шээ. Энэ үйлчилгээг яаж хүртэж, яаж хүлээж авбал тэр хүмүүст илүү таатай байх үедийг хамгийн сайн мэддэг хүмүүс л хохирогчд өөрсдөө байдаг. Тийм бол тэр яг энэ хүмүүстэй зориулсан тэр бүх бодлогын бичиг баримтуудад шийдвэр гаргах төвшөнд нь оролцуулаа. Энэ бол хохирогч төвтэй хандлага болно гэсэн ийм дүр зураг гарч ирж явж байгаа. Төрийн байгууллагуудаас эхлээд медиа хэвлэлийн байгууллагууд гэл ингээл бүх шатны олон талын байгууллагууд нэгдсэн нэг ойлголттой байж энэ төгс хэрэгжих юм шиг надад жишээ санагдлаа л да тий. Яг үнэ. Ямар ч мэдээлэл хийсэнд бүх хүн хамааралтай. Зөвхөн албан байгууллага, албан тушаалтнууд биш зөвхөн хувь хүнтэй ч холбоотой. Бид нар одоо жишээ нь миний дүү, миний хүүхэд ямар нэг гэмтэргийн хохирогч болсон бол бид нар зөвхөн ойр хүрээлэнхэнтэй байдаг юм уу? Итгэсэн хүндээ ярьдаг. Эсвэл миний нэг таньдаг хүн гэж хэлээ те. Одоо арай өөр байдлаар хэлдэг. Яаж гэнэ вэ? Хохирогч төвтэй хандлага чинь тэр байхгүй нэр усыг нь хамгаалж байна те. Энийг хүн танигдуулчих байх юмсан. Дахиад нийгэмдэр хүнд байдалд оруулах байх юмсан гэдэг. Тэгэхээр ерөөсөө хохирогч төвтэй хандлага гэдгийг хамгийн ихнийх нь хувь хүнээс л шалтгаална. Та хамгийн эхлээд зөвхөн энэ асуудал надад тохиолдсон бол би яаж хандах байсан бэ гэж бодчих хэрэгтэй. Миний өөр хүүхдүүд надад мэдээлэл бэлтгэж байгаа хүмүүс болохоор энэ хэрэг миний хүүхдийн тухай, миний дүүгийн тухай мэдээлэл байсан бол би энийг яаж мэдээлэх байсан бэ гэж бодчих хэрэгтэй. Өөрийгөө илжлээд энэ асуудлын төлөө сөрөөд гарч ирж байгаа хөрөгчийг бид нар дэмжиж нийгэм хүлээгээд авбал тэр гэмт хэрэг таслан зогсоогдно. Тэр гэмт хэрэг таслан зогсоогдвол гэмт хэрэгтнүүд нөгөө ардаа талдаа дахиад олон хүүхдүүдийг, дахиад олон хүмүүсийг тэр гэмт хэрэгийнхаа хохирогч болгохгүй энэ замд нь бид нар дэмжлэг болох юм. Нэг ийм судалгааны тоо байдаг л да. 11 хохирогчийг дугаа олох гээд 10 хохирогч дугаа олдог. Нэг гэмт хэрэгтэн нэг хохирогч дугаа олж яхад ард нь 10 гэмт хэрэгтэн хүчтэй болчиход. Ягаад тэгэхээр энэ өөрийнх нь асуудал гэж үзэхгүй шүү дээ. Тэр 13 та хүүхдийг, тэр 14 та жоохон хүүхдүүдийг, тэр насан туршийн хүүхдүүдийг бие үнэлэгч гэж худалдаж аваад байгаа хүмүүс тооцдог хариуцлага оновчтой биш. Тэгэхээр энийг үүсгэж байгаа нөхцөл нь юу юм бэ гэдгээр тэр охтуудыг худалдаж аваад байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Охтуудыг худалдаж аваад байгаа хүмүүс нь ямар хүмүүс вэ гэхээр сэтгцийн өвчөө энэ. Энийг эрүүл мэндийн байгууллагууд маш их сурталчлаасаа гэж бодож байна. Педофил гэдэг одоо насан туршийн хүүхдэд бэлгийн харьцаанд орох. Тэгэхээр та нарын ойр орчинд магадгүй би өөрөө жоохон охтуудтай одоо харьцаатай байдаг, би илүү жоохон охтуудыг сонирхдаг гэж яаралтай энэ хүмүүсийг эмнэлэгт хандахыг зөвлөж явах хэрэгтэй байгаа. Тэгэхээр яг энэ тал дээр
үзэгчдэд маань сонирн байж магадгүй л дээ. Яг иргэний нийгмийн байгууллагууд яг яаж оролцдгийг, тэр хохирогчдыг одоо яаж олж мэддгийг, яаж тусламж үзүүлдгийг, яаж хоорондоо холбогддгийг тийм ээ. Та энэ талаар ярил. Ер нь бол иргэний нийгэм гэдэг маань төр иргэн хоёрын хооронд гүр болж байгаа байгууллага. Нөгөө талаасаа төрд хяналт тавьдаг чиг үүрэгтэй байгууллага байгаа. Тэгэхээр бид нар яг юу хийж байна гэхээр гурван түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь болохоор яг олон нийтлүү чиглэсэн сурталчилгаа, сургалтуудыг маш их хийдэг. За сургалтын явцад олж авсан мэдлэг мэдээллээрээ хүмүүс манай энд нэг хүүхэд алга болчихжээ. Эсвэл энд нэг хүүхэд ингээд биеийг нь өндлүүлээд сургахгүй болцсон гэн гэртээ ингээ ирэхгүй байгаа гэн гэдэг юм уу. Нөгөө хүмүүс бид нар л мэдээлэл өгдөг. Аль эсвэл одоо хууль хяналтын байгууллагууд бид нар мэдээлэл өгдөг. Эсвэл эцэгхэн хүүхдэд сургахгүй болчихлоо гэхээр энд нэг тусалдаг газар байдаг гэд хүрээд ирдэг юм. Эсвэл хамтарч ажилладаг байгууллагууд маш олон их усрээс мэдээлэл авдаг. Мэдээлэл нэг их усрээс авдаг. За тэгээ бидний хамгийн түвшинт сайн ажилладаг газар маань одоо эрүүгийн цагтаагийн газрын хүндэт даалгах гэмтэрхтэй тэмцэх тасаг тагнуулын газрын одоо сөрөг тагнуултай хамтарч ажилладаг дотоодод гадаадад гэдгээрээ тий гадаад хэрэг. Тэгэхээр яг энэ асуудлууд дээр яадаг вэ гэхээр бид нар мэдээллийг аваад бид нар байгаа газараас нь очиод аварчдаг юм шээ. Энэ бол яалтж байхгүй нөгөө эрх бүхий байгууллагуудыг хийдэг үйл ажиллагаанууд. Хамтын ажиллагаа сайтай нэгэндээ итгэлцэлтэй байж бид нар энэ ажлыг хийдэг. За энийхээ дараагаар манайх Улаанбаатар замын өдөд 2 хамгаалах барьтай хохирогч байгаа аюулгүй байдлыг хамгаалаад хамгаалах байрандаа байрлуулна. За тэр хооронд хууль хяналтын байгууллагын нөгөө гэмтэрхтнүүдийг нийлрүүлэх, олох, байрахтай саатуулах дараачихаа ажлуудыг хийж идэг. За энэний дараагаар хохирогчийг өөрийг нь аюулгүй байдлыг хангасныхаа дараагаар насан турш хөвгтөөл нөгөө цагтаагийнхантай хамтарч ар гэрийг тогтооно. За тэгээд тэрнийхээ дараа ар гэртэй холбоо барина. За тэгээд хуулийн асуудалд нь мэрэгсэн өмгөөлөгч гаргаж өгнө. Хүүхдүүдийг ерөнхий улс сурлын сургууль бол тэрэнд нь айл эсвэл сургууль цэцэрлэгт утцсан байвал альбан бус боловсрал олгох сургалтуудад гэдэг юм уу. Нөгөө тэр хүүхдэд хэрэгцээтэй нийгмээс одоо авч хүртэх ёстой зөвлөдөд нь л бид нар аль болох боломжоор нь хамруулж өгөх боддог. Мэдээж энэ дээр одоо эрүүл мэндийн тусалцаанаас өсвөлээ зөндөө олон үйл ажиллагаанууд байдаг. За ер нь бол хамгийн их хийгддэг үйл ажиллагаа юу вэ гэхээр сэтгэл зүйн зөвлөгөө, хууль зүйн зөвлөгөө байдаг. Нөгөө хүүхдүүдэд гэмт хэрэгтнүүд юугээд ойлголцсон байдаг вэ гэхээр чи биеийн үнэлэгдэх чиг гэмт хэрэг цагдаа чамайг бариад давбал чамайг шоронд хорно гэдээ ойлголцсон байдаг байхгүй юу? Өөрсдөө иргэшэл дарамтанд ор байлгахын тулд энийг хэлж байгаамаа. Цагдаа бол та нарын талд яг ингэж байж байгаа гэдгийг ойлгуулаад тэрний дараа хуулийн байгууллагад хандуулдаг юм уу. Тэгэхээр энэ дээр магадгүй яг энэ контентыг үзэж байгаа хүүхдүүд байх юм бол ойр тойронд чинь ийм тохиолдолд орсон хүүхд байвал гэмт хэрэгтнүүд бусдаас нууцлаарай. Аль эсвэл хинт ч хэлж болохгүй шүү. Эсвэл цагдаад хэлвэл чи бүр хэцүү нөхцөл байдалд орно. Эцэг чинь хэлэн чи тэгвэл бүр хэцүү нөхцөл байдал орно л гэжээвэл тэр хүмүүс чинь чамд хамгийн сайн тусалж чадах хүмүүс байдгийг шүү. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсээс нь гэмт хэрэгтнүүд болгоомжилж байгаа учраас тэр хүмүүсээс нь тий холдуулахын тулд хэлдэг арга зал байдгийг шүү гэдгийг бас мэдэж аваарай. Хүн худалдаалах гэмт хэрэг гэд тэгэхээр одоо гадны орн руу хуураад, залдаад янз бүрийн одоо байдлаар аваад явцдаг. Ийм одоо олон одоо жишээ кейсүүд одоо бас ингээл бид сүүлийн үед сонсож байна. Тэр хохирогчийг эх оронд нь буцааж авчирна гэдэг энэ ажил чинь зөвхөн одоо хохирогч гэмт хэрэгтэн гэхээсээ бүр хоёр орны хоорондын ийм том ажил байж идэг. Тэгээд тэр газар руу дагаал яваал шууд ингээл очиод ярилцаал аваад ирнэ тэр гэсэн юм байхгүй. Зүгээр надад бол зүгээр төсөөлөхөд л энэ бол одоо хэр том цар хүрээтэй ажил вэ гэдг нь бол ойлгогдож байна л та. Тэгэхээр яг энэ тал дээр одоо танай байгууллага бол бүр одоо олон одоо хүнд бас тусалсан юм бэлээ. Тэгээд энэ яг гэмт хэргийн одоо тоо баримтууд жил ирэх тусам нэмэгдэж гин үү, буурж гин үү, одоо хохирогчдыг одоо хуурж залдж байгаа тэр одоо аргууд улам нарийсж гин үү, ямар байна та олон жил ажилласан хүний хувьд ингээд дүгнээд хэлвэл. За манай дээр үйлчлүүлж байгаа нийт хохирогчдын 4 хүндэтгэмийн нэг нь Монгол улс дотроо худалдагдсан байна. Тэгэхээр 4 хүндэтгэмийн 3 нь л гадаадын ямар нэгэн улсад худалдаалагдаж байна гэсэн үг. Тэгэхээр манайх гадагшаа чиглэсэн урсгал маш өндөр байна л гэсэн үг. За одоогоор биднэрт мэдэгдэж байгаа мэдээллээр гадаадын 26 улсад Монгол улсын иргэд худалдаалагдсан байгаа. За бидний хувьд өнгөрсөн 20 жилийн хугацаанд гадаадын 14 улсаас нэг 400 орчим хохирогчийг эргүүлээ авчирлаа. За
нийтдээ бид нар 2000 гаруй хүн тусалцаа үйлчилгээ үзүүлээд ажиллаж байна. За 1000 орчим нь бол яг хүн хөдөлгөөн гэмт хэрэгээр хуулийн асуудал нь шийдвэрлэгдэн. Тэгээд хуулийн байгууллагад хандаад ингэж явж байна. Тэгэхээр хүн хөдөлгөөн гэмт хэргийн үйлдэгдээд хаашаага илүү чиглэлтэй байдаг юм бэ гэдэг дээр хүмүүс их сонирхоод байдаг. Ер нь бол зүүн өмнөд Аз руу чиглэлтэй. Сая ковидын дараа бол бүр энэ байдал нэлээд их нэмэгдэж байна. За яг тэгэхээр улсууд нөгөө аялал жуулчлал сэргийх, эдийн засгийн сэргийхийн тулд маш одоо хилүүд нээлттэй болж эхэлж байна. Тэгэнгүүт энийг дагаад нөгөө хүмүүсийг хуурч мэхэх хандлага маань бүр илүү шиг нэмэгдээд байна л та. Одоо яг ковидын үеэр ихэд бид нар чинь Малайзаас 20 эмэгтэйг эргүүлээ авчирчсэн 6 удаа ээлжээ. За ковидын дараа гэдэг сая Лаос улсаас 10 эмэгтэйг 2 удаа ээлжээр авчирлаа. Кампуч улсаас 4 эмэгтэйг авчирсан, Филиппинээс нэгийг, Тайландаас нэгийг, за Хятадаас нэгийг ингээд харахаар чинь эднэр маань буцаага дандаа зүүн өмнөд Аз руу чиглэсэн. Гэтэл зөвхөн зүүн өмнөд Аз руу биш. Бид нар бас ковидын дараа Испаниас хохирогчулаад иржсэн хохирогчид тусалцаа үзүүлээд ажиллаж исэн. Европын холбооны улсад яг Испани тэр хууль хяналтын байгууллагатай холбогдоод асуухад бол энэгээр бол маш олон юм тохиолдлууд байна. Харамсалтай нь Испани хүн монгол хүнийг худалдаагүй. Испани иргэншил авсан монголчууд нь монгол хүний авчиад худалдсан. Нөө сургалтанд суулгана гэхлээр бид нар альва зүйл явах гэж байгаа бол бодит их үсрээс л мэдээлэл авахгүй бол эрсдэл байнга л бидний хажууд байгаад байгаа. За мэдээж нөгөө хүнийг хилийн чандаас эргүүлээд авчирна гэж чи түрүүнд яг зөв хэллээ. Үнэхээр одоо шууд дагаад нисэрэл гэд хэлмээр санагддаг. Хид хідэн улсын хилээр дамжих болдог те нөгөө бичиг баримтны асуудал бид нар чинь паспортоо оруулагдсан байгаа. Гар дээр нь мөнгө байхгүй байгаа. Оргод цухтагаад хаана яг ямар байрлалд байгаагаа мэдэхгүй. За тэгээ буцаагаад хаана очихлоор өөрт нь аюулгүй юу? Нэг хүнийг аюулгүй гэж одоо дагаад ирсэн чи өөр өөрт нь туслая гэдэгэл тэр хүнд яг жинхэнэ итгэж болох уу үгүй юу гэд тэр хүний хувьд итгэлийг нь төрүүлэх, итгэлийг нь олж авах, дараад нь тэрнийхээ дараа эргүүл авчрах үйл ажиллагааг хийх гэд маш их цаг хугацаа зарцуулдаг. Тэгээ мэдээжээр энэ дэр төрийн байгууллагууд маань маш нээлттэй ажиллаж чаддаг. Тэгээд сонирхуулж хэлэхэд ер нь бол эргүүл авчрах үйл ажиллагаа өдөр явагдана гэж байдгүй. Дийлэнхтэй дандаа шөнийн цагаар явагддаг. За орой энэ чинь бэлгийн үйлчлэгийн гэмт хэрэг чинь ихэвчлэн л нөгөө үйлчлэгээний газрууд нь оройн цагаар онгойдог. Орой нэг 6-аас хойш 8-аас хойш гэх тэгэхээр яг нөгөө тэр үйлчлэгээлгүй явах замдаа тэд нар уцаа хэрэглэх байдаг юм одоо бусдынтай харилцаа тогтоох боломжтой болж эхэлдэг. Тэр үеийг нь ашиглаж бид нар одоо охирогч нартай холбоо тогтоодог. За тэгээ яаж эргүүл авчрах уу, яаж ажиллах уу гэд энэ бол ерөөдөө орой нэг 10 цагаас хуулаад өглөөний 4-5 цаг хүртэл тэгээд ойролцоогоор нэг хамгийн богинохон хугацаанд эргүүл авчирсан охирогч нар бол 3 шөнө ингэж ажиллана. Хамгийн урт хугацаанд авчирсан хүн дээр бол бид нар 3 сар гаруй ажиллаж байж. Нөгөө хүн маань биднэрт итгэл үзүүлэхгүй 2 дахь удаага худалдагдсан гэх. Тэгээд яг өөрийнхөө хаана байгааг тодорхойлж хэлж чадахгүй, эхлээд итгэл үзүүлэхгүй, итгэл үзүүлсний дараагаар байгаа газараа тодорхойлж чадахгүй, байгаа газрын тодорхойлоод аюулгүй байдлыг хангана гэдэг айгуу чухал байдаг. Аль улсад байгаагаас шалтгаалаад тэгэхээр нөгөө гадаад улсад байгаа яг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрөмс байгууллагууд тэр улсын хууль хяналтын байгууллагууд биднэрт бас маш их тусалцаа үзүүлж ажилладаг байгаа. Ер нь бол зарим нь юм хурдан хугацаанд явж болдог бол зарим нь бүр аврагдаж чадахгүй ч байх тохиолдлууд байдаг тийм. Малайзад одоо бид нар муу жишээнүүд гарч ирснийг мэдэх байх. За амнасаа алдсан одоо Монгол 3 эмэгтэйгийн тохиолдолд бидний мэдж байгаагаар нэг нь бол яг хүн худалдаалах гэмтэргийн хохирогч байсан эмэгтэй байдаг. За тэгээ бусад улсуудад өөр одоо жишээ нь Хонконгод очиход 2 монгол эмэгтэй амиа алдсан л гэдэг. Гэл ингээд яриад байдаг. Тэгсээр нэ яг өнөөдөр бид нар албан ёсоор тэдэн хүн хүний амианы хохирогч болоод гадаадад амиа алдлаа гэсэн топ байдаггүй. Яа тэгэхээр энэ гэмтэргийн хохирогч хаана хэдэн хүн байгааг тогтоож чадахгүй байгаа тохиолдолд хэдэн их орондоо эргэж ирсэн бэ гэдгийг тогтоох боломжгүй байдаг. Тийм болохоор нөгөө дахиад л сануулах гэдэг юм маань аюулгүй байдлаа заавалжгүй бүрөө хангачиж яваарай л гэдгийг хэлээд байгаа юм. Ямар ч хүн сайн сайхан амьдрий гэж хүснэ, ямар ч хүн илүү дээр боломжийг эрэлхийлээд тэр боломжийг одоо хатгаад авъя л гэж хүснэ. Тэгэхээр бас одоо энэ хүн худалдаалах гэмт хэргийг яг энэ утгаар нь одоо мөрөөдлийг нь хулгайлах гэмт хэрэг гэж бас нэрлэдгийг одоо сонсоод миний хувьд одоо үнэхээр надад бол амар санагдсан л да. Тэгэхээр одоо ярилцлагаа төгсвөлд яг таны энэ хэлснийг ч гэсэндээ үзэгчдэдээ дахиад хэлмээр байна. Хэрвээ та хүсэл мөрөөдлөө дагаад хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлээд ийш тийшээ илүү дээр боломж хайж явах гэж байгаа бол
илүү сайн судлаарай, илүү хашир байгаарай гэдгийг дахиад нэг сануулад хэлье. Тэгээ өнөөдөр бидэнд цаг зав гарган хүрэлцэн ирж бидэнтэй харилцсан танд маш их баярлалаа. За баярлалаа.